Яагаад гэвэл би нууцын хэлээ л да. За яг би нөгөө бусад Тэгээ бас яг одоо энэ хэлж байгаа яагаад чамайг урьж авчирсан гэдгийг яг одоо хэлэх гээд шүү. Нууцаас ярих гэж байгаа учраас. Яагаад вэ гэхээр ингээд ажиглаад байгаа дандийг яг одоо за маш их хөдөлмөрлөдөг хүн. Юм өдрийн цагийн ажилтан хүн. Бүтэн цагийн ажилтан хүн. бүтэн цаг. Англи яг нөгөө full daytime job буюу өдрийн цагийн ажилтан. Баялагын хувь компанид ажилладаг. Хувь эзэмшдэг. Тэгэн гутаа ажиллаа таарлаа. Оройн Бэлтгэлээ хийнэ. Гүнэ. за тэгээд тэрнийхээ хажуугаар онлайнаар дандаа юм сурчлагдаа байж байгаа. Тэг юм. Тийм болохоор би ерөөсөө таныг ерөөсөө энэ бизнестэй байх хэрэгтэй. Энэ бол маш ингээ харахад бол ингээд нөгөө компанид ажлын алхмууд харагдаад байгаа. Ихэвчлүүлэлт айгуу сайн явагдаад яг системтэй стратегтэй юм шиг нэг ямар ч компаниг харуул бараа бүтээгдэхүүнээ ингээд нөгөө ихэвчлүүлж байгаа компанид ажил харагдаад байгаа. Тэгээд би их гайхсан байна. Яг нь сошиал медиаг бол би яг ашиглачаад байгаа маа. Гэхдээ би ганцаараа биш. Миний ард одоо тэр миний тавих гэж байгаа одоо дуу юм уу цомгийн рекламны тэр одоо хамгийн наадсах шиг зүгээр л энгийн постэр. Тэрийг хийж байгаа тусдаа нэг хүүхэд бай, тий. За тэгээ видео ажил хийж байгаа шал тусдаа бас нэг хүүхэд бай. За тэгээд одоо нөгөө пледний загварч гэдэг юм уу, цомгийн загварч гэдэг юм гаргаж байгаа бас нэг хүн байна. Ингээд нэг 5 6 хүн бол байнга миний ард ажиллаж идэг. Ингээл гэхдээ тэрийг бол би бижилж бид нар уулзаад ажиллая гэдэг шаардлага байхгүй. Дандаа компьютерийн араас хийчихсэн. Анхаагийн цохиулгасан лейбл гэдэг одоо энэ та хэдийн дараачийн магадгүй бизнес мөн үү? Тийм, ярин бол лейбл бид нэр ярьд юм аа. Одоо мэдээж ингээд 10 жил болчихлоо. Дахиад за бүр явлаа ихэд хоббиндөө хөдөлгөтөд аргагүй дуртай болохоор хайж чадахгүй. За 15 жилийнхаа нүрийг үзье гэж бодъё тий. Гэтэ мэдээж 15 жил болтлоод өдөр шөнөгүй ингээд дууж бариад ингээд явахгүй. Хэрс багасна. Тэрний дараа хэрвээ санхүүгийнх нь боломж бололцоон байх юм бол бид нэр өөрсдөө гэсэн лейблээ хий. Бид нэр урлагийг Монголын хипхоп урлагийн төлөөл явна. Чадж байгаа хүмүүсийг гаргаж ирнэ. Жохон батлагч яг ер нь ярьж л байсан. Том болоод хэрвээ босс болдго юм бол хипхоп хөгжүүлдэг заавал туслаа гэж бид ярьдаг. Ирээдүйн дурчлаа. Тэр нь одоо яг хаа өөрчлөгдөөд хэрвээ болцоор байх юм бол лейбл гэдэг юм гаргаж ирнэ. Тэгэхдээ нөгөө талаас нь зүгээр гаргахаас гадна та дүнээр системийн засах хэрэгтэй юм шиг байна тийм үү? Яг хаа тэрийг одоо сонсогч нарын өөрсдийн боловсрол шийдэл дээр нөө сонгогчийн боловсрол гэдэг чинь сонсогчийн боловсрол гэж юм. Одоо бусад хамтлаг дуучдыг яагадаг би мэдэхгүй байна. Гэтэл хэдхэн жилийн өмнө хүн CD гаргалаа тэр цомгийг хүн хөдлөж авлаа шууд YouTube руу идэх гэсэн байна. Шууд YouTube руу. Эсвэл MP3-аар Nintendo байршуулаад одоо ч гэсэн тэгдэг үстэй. Миний цомог одоо болтол нэг чавтаагүй альбан буссаар нэгч 16 дууны одоо цомог зарагдаад 3 сар бол 16 дуунаас нэгч дуу оюуны өмчө харамлдаг хүн өөрөө төлөвлөгөөтэйгээр ингүү эсвэл одоо би бол хэлсэн анханаас нь л анхааруулсан. Энэ цомогт маш их хүч хөдөлмөр цаг зав хөрөнгө мөнгө гарсан. Би үнэнээ л хэлсэн. Босоос өчигдөр би Facebook, сошиал медиагаар л дамжуулсан. Маш их юм гарсан. Яагаад гэвэл цогцол дууссны би 2 удаад гараад иргээд би даасан тоглолтоо тавьж дууссны дараа хүмүүс надаас юу гэсэн бэ гэхээр одоо цомог хийгээч л гэж нэг юм хэлсэн. Маш их хүсэлтэйсэн. Тэнгүүд нь би хурдан хугацаанд өөрийгөө мартагдахаас өмнө хурдан хугацаанд би цомог гаргачих жоо. Тэр цомгийг чинь хэр баргийн дуу чинь над чи 2 сарын дотор 100% амьд хөгжмөнтэй цомог гаргадаггүй юм. Яг бол миний тэр 16 дууд 16 амьд хөгжмөн. Нөгөө л гитар, нөгөө л хийл, даралтад хөгжим, DJ тэр чинь бүр амар юм болдог. Тэрөө би бол тэр өнгөрж байгаа ч биш хэлээд байдаг. Тэр бүтээгдэхүүнээ би бусдын жишгийг дагаад зүгээр инструментал буюу хийцэн аян дээр хийсэн бол би сарын дотор. Гэтэл би тэрэн дээр став бахаа идэж 2 сар болгосон баг. Тэгээд би тэр бүх юм нэг би сонсогчтой хэлсэн. Ийм байгаа шүү, энэ маш их юм шингэсэн байгаа шүү. Тэгвэл манай сонсогч нарын бас боловсрол хүндэлж байна тийм үү? Тий, яг одоо бол тийм одоо ямар нэгэн байдлаар би тэрэнд нь болж баярлаад байна. Одоо тэр үл мэдээ цомгийн борлуулалттай шууд холбоотой, шууд импакт өгдөг юм байна. Хүн за тэр дууг сонсч юмсан гэж итл тэр нь фри гараад ирэх юм бол сонсоод тэрийг татаж аваад зэрэг татаж аваад. Тэр одоо Vangush бизнес болох уу? Бизнес класс нь хандаж эхлэх үү? Эсвэл данди ч юм уу? За одоо ярилцсан да. Ярилцсан. Ямар ч үлээсэн би өөрийнхөө ганцаарчсан тоглолтын соло карьерийнхаа юу хаалтыг хийгээд хаалтыг хийчихэд дахиад цаашдаа гараад эфир гарч байгаа хүн үт болцсон байна цэцэг. Тий. Хаалтын тоглолтыг хийсэн. Тэгээд одоо би бол одоо дахиж ганцаарчилсан тоглолтууд хийхгүй. Ер нь багийн тоглолт юм. Тэгээд цаашдаа юу болохыг хэн мэдгүй. Харин ямар боломж байна? Тэгэхээр миний entrepreneur гэдэг байгаа данди үний тэгвэл дараа чи алах нь юу? Баялагын хувийнхаа хувийг эзэмшээ явна. Энэ компанид ажиллах хэвээрээ юу? Энэ компанид ажиллах хэвээр энэ компанид цаашдаа ерөнхийдөө Монголын анхны хөрөнгө оруулалтын зүйл чинь юу гэдэг байгаа шүү дээ. Mutual fund.
сан үүсгэж байгаа. Хөрөнгө оруулалтын сан үүсгэж байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо яг хөө төрийн байгууллагуудын шийдвэр хүлээж байна л да. Хууль нь бол гарцсан. Одоо нөгөө regulations. Тэгэхээр артист гэхээс илүү ер нь бол бизнесмен шүү дээ, тийм үү? Таны бол. Тэгэлгүй байхдаа одоо нөгөө л нэг хобби нөгөө part time job гэдэг юм чинь л орж ирээд байгаа. Мэдээж миний бүх юм бол миний цаг завны 90% нь бол daily duty буюу өдөр тутмын ажил үргэрүүл 90% зорж. За тэгээ амралтын өдөр хагас бүтэн сандал би 10% энэ дуу хуур те шоу бизнес талаар. Үлдсэн 90% нь тэр чигээрээ яг л миний юу хариуцаж авсан. Ямар үүрэг байна? Ямар хийх ёстой юм бэ? Тэрийг хийгээл явна. Ингээл ажиллаа хийгээд л явна л та. Данди альбомоор ингээ ашиг олоход нэг нөгөө би ч бас чамайг анзаарсан нэг гişлтэн бол яхааргүй сошиал медиа байсан. Тэгэн гутаа би чамаас түрүү орж ирэх чинь Twitter-ыг асууж чинь Twitter-ыг хаягч зөв хэлж чадахгүй байна л тэ. Vanquish доогор зураас Dandy шүү. Одоо чийж л яваарай заа чиний хаяг. Би одоо харин ер нь бол одоо жоох итгэвтэй бол ягаад хүмүүс намайг асуугаад чи ягаад Twitter-ыг ашиглахгүй вэ? Чи жирэгдгүүн мөртлөө чамайг бараг 1000 хүн даглаа шүү. Харин тийм. Тэгэхээр би одоо энийг л ашиглаж эхлэе гэж. За Facebook-ыг бол маш их зөв ашигладаг. Тийм Facebook бол ялчгүй миний сегментэнд байгаа. Миний үйлчлүүлэгч нар тэнд байгаа. Тийм яг хэлжсэн тийм ээ. Тэрийг бол цэвэр би өөрийнхөө хийсэн юмыг тэр хүмүүст хүргэхийн тулд ашиглаж байгаа миний нэг free instrument. За Facebook-ыг яаж зөв ашиглах вэ? Зөвлөгөө өгдөг хүмүүст. Эсвэл компани одоо хамтлагууд компани гэж бод. Хэрвээ өөр хамтлагууд өнөөдөр яагаад миний бизнесийн нууц шүү дээ. Яг одоо жоохон консалтинг хийвэл жоохон консалтинг. Тэгээд өшөө мэдээлэл авъя гэж Дандитай шууд холбоож мөнгө өгч. Яг нэг нөгөө хэлэхэд одоо сүүлийн үед дуу хийж байгаа ганц хоёр уран бүтээлч нар л надраа бол хандж байгаа. Тэг яах вэ? Яаж хийх вэ? Эхлээд нь ерөнхийд нь ярил. Ер нь яаж ашиглах ёстой? Ерөнхийд нь ярил яг өөрийн чинь бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа хүн хідээс хідэн насны сегмент байна гэдэг. Тэгтээ тэргүй Facebook-ийн өөрийн юм байж судалгаар байж байгаа пэйж болгоно. Үгүй биш, хэлбэртэй биш. Зүгээр пэйж болгон дээр үнгүй тийм судалгааг гаргаж үзэх. Тэр бол маш таваад. Маш хэрэгтэй зүйл. Хідээс хідэн насны хүн хүйстэй цагттай хідээс хідэн цагийн өдрийн хідээс хідэн цагийн хооронд эсвэл 7 хоногийн аль өдрүүдэд хамгийн их таны бэлж хандж байна гэдэг үнэгүй маш дата аналитик демографик байж. Тэрийг хараад өөрийн чинь бүтээгдэхүүнийг хамгийн их mainly хідээс хідэн насны хүмүүс хідээс хідэн цагийн хооронд хэрэгжилж байна буюу сонсож байна гэдэг. Одоо дуун дээр ирэх хүмүүс сонсож байна, үзэж байна гэдэг юм уу? Хамгийн дөрөнд мэдчихэв. Тэгэл rush hour шүү дээ. Rush hour-ыг л намнан шүү дээ. Оргил цагуудыг л хэлээс авч. За тэгээд пэйжийг хайх юм бол Dandy Cig Vanquisher гэсэн. Тийм Vanquisher гээд байна. 48806 лайктай. Тий. Би нэг юм бас хэлмээр байна. Нэг ч удаа би Facebook мөнгө төлж үзв. Төлөөгөө юу? Нэг ч удаа би пост бүүст хийж. Энэ тэгэхээр бүх органик өсөлт. Бүгд органик. За тийм бэжиж миний тавьсан постууд маш сайн хандлттай. YouTube дээр тавьсан линкүүд маш сайн viewтэй байдаг. YouTube дээр тавьсан чинь маш өндөр viewтэй байдаг тий. Дунджаар хийдэг байгаа. Дунджаар бол нэг за нэг дунджаар гэж хэлэхээр хэцүү юм аа. Яг нь зүгээр би юу ячил нэг өдрөөр нь л аваад үзэл дээ. Би өнөөдөр нэг шинэ дуу гаргалаа. Би өөрийнхөө таргет цагтаа тавина шүү дээ. Тэдээ цагийн орондоо тавилаа, пост хийлээ, шинэ дуугаар пост хийлээ. Тэгвэл яг нэг шөнийн дотор бол нэг 15-20 мянга view YouTube нэг шөнийн дотор тий. YouTube-с мөнгө авч байна уу? YouTube-с миний түрүү хэлсэн миний арт баг ажилдаг багийн хүүхдүүд тэрийг юм аа. Мөнгө аваад эхэлсэн үү? Тэгэхээр партнер сувг болчихсон. Тий. Google-аас. Би тэднэр бол миний бүх одоо лирик клипээс гадна лирик видео гэдэг юм бол одоо маш хүчтэй болчихлоо л та. Дууных нь үгийг тавьсан зурагтай видео юм тий. Тэрүүгээр л тэрийг хийдэг тусаа хоёр хүүхэд байгаа. Баг тэр хоёр хүүхдүүд хоёулаа. Тэгэхээр тэрнээс гарч байгаа мөнгө тэр залуучууд аваад үлдчихэж байгаа. Тэгээд тэргээрээ өөртөө цалинжаад тий. Тэгээ аваа явж байгаа. Тэрхэл зөө. За тэгэхээр харамсалтай найзлын 30 минут болчихж байна. Амаалаад яг эфирийн үгүй болоогүй хоёлаа дуусах болоогүй шүү. Хоёлаа дахиад цаашаа 15 минут ярьлаа. Эфирээр явж байгаа цаг нь ингэж дуусна. Гэхдээ ганцхан асуулт асуулъя. Сүүлд нэг юм асуулт асуусан. Яаж бодсон чи хэрвээ энийг бизнес гинүү гэхгүй юу? Чаа өөрийгөө entrepreneur гинүү гэхгүй юу? Хараас чи яг тийм үйл ажиллагаа хийгээ явчихсан юм. Энийг бизнесийн системтэй болоо аваа явж байгаа юм байна. Энэ бүгдийг хийж байгаа 10 жил Vanquisher-тай байж ах үед Dandy гэдэг энэ соло карьерийг үүсгэж авах үед нэг сурсан зүйл. Нэг зөвлөгөө өгөөч ээ гэж хэлэх юм бол юу гэж хэлэх вэ? Эсвэл одоо хамгийн том алдаа гаргасан тэрнээсээ айгуу сурсан. За яг алдаа бол яг Vanquisher-тэй холбоотой алдаа байхгүй би хэлж байгаа юм.
энэ хамтлагт орсноо ч юм энэ хамтлагт хамтуудад орсноо гэж харамсдаггүй. За яг хуу зөвлөгөө биш нэг актер зөвлөгөө өгөөд мундаг хүн ч бас өөрөө ер нь дагдаг нэг том дүрм алтан дүрм ч юм уу тийм ээ. Чиний нэг мэдх юм чин дөрөв хэлсэн жим дандаа ордгоо гэсэн. За тий. Өдөржингөө бүтэн ажилтаа байжгаад оройн ингээ 2 цаг амьд хөгжмийнхаа давталтыг хийгээд тэгээд дараа нь одоо өөр юу ч гэдэг ингээ амьдралаа батана гэдэг бол хүнтэй суугаагүй тий. Суугаагүй. Тэгэхээр нэг нууц нь яхааргүй энерги авч явах байга тий. Тийм яг тэр бол мэдээж залуу хүн спортоор хичээлэх хэрэгтэй гэдэг нь байна. Тэр бол яг одоо хүн болгонд хийх хэрэгтэй. Тэгээд өдөр чинь нэг актер гахалх гадаг биш тэр хүний бие өөрөө хэрэгтэй. Хүний бие тустай гэдэг нь хэлсэн байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн бие өөрөө өөрөөр хэлбэл яг хоо нийгэм зөвлөд хэллэхэд шоу-биз буюу энэ дуу хөгжмөд шигэж тэр юу ч альва өөр бизнес юм. Хамгийн тэднийг өхөл амьдралын шийдэх юм нь бол үйлчлүүлэх. Миний хувьд сонсох. Түрүү хэлсэн. Хичнээн юм хийгээд үйлчлүүлэгч төр хүлээж авахгүй хамгийн түрүүнд болох хэрэгтэй. Зогсоох хэрэгтэй. Буруу нөхрөө мөнгө хаяад авах. Тий. Дахиад мөнгнөөс гадна нөгөө нэр хүнд гэдэг юм биш. Дахиад юм хийхэд наа чи тэгжсэн нөхөр штэ гэд хүлээж авах юм. Зөө. Түрүүн хэлжсэн 10 адилхан бүтээгдэхүүн хийдэг нөхөр нэг өөр бүтээгдэхүүн хийх гээд ирэхээр энэ яаж 10 адилхан юм хийж исэн хүн биш уу ярил л та. 10 дандаа хайрын дуу хийжсэн яаж хипхоптод болох юм бэ гэдэг юм хүмүүс бүр ингэ хүлээгээд ирсэн байна. Тэгээд тэр хүмүүсийг сонсоход бол гайгүй хипхоптод байх. Үнэхээр яг л чанартай хипхоптод. Даанч тэр хүний 2-3 сарын уртны түүх нэргээд харахаар гаргасан бүх 20-30 дуу бүгд хайрын дуу. За хоёлаа энийг үргэлжлүүлээ ярина. Одоо зогсохгүй эфирийн цаг нь болчихлоо. Синий телевизийг үзэж байгаа үзэгч та бүхэн мөн бизнес радио 98.9-ийг сонсож байгаа сонсогч та бүхний хугацаа ингээд дуслаа. Гэхдээ үргэлжлүүлээд одоо Вангуши ярих гэж Вангуши гинэ одоо. Дандиг ярих гэж байгаа амийг сонсё гэвэл манай YouTube сувг руу ороод манайх ч гэсэн нэг шөндөө 15-20 мянга авчмаар ах юм тэгээд тийш орж үзээрэй. Ингээд бонус бараага тэгээ ингээд амарчлаа шүү тэгээ үзээрэй. Даваагаар бүрийн 18 цагаас Синий телевиз олон бизнес радио 98.9-дэр хүлээж аваарай. За баярлалаа. Ганцоолдох амьдралаа гарцог шиг амьдрнаа гандаж гундалгүй явсаар би дуусна